болохоор би бараг ээдэг шахлаа шүү. Одоо унтъя да. Сайн уу? Мөө би чам саад болчихоогүй. Байрны эзэн талхаа юу болов? Энэ сард би түрээсээ төлчихсөн шүү дээ. Яг түрээс ярих гэж явна. Ард юмны үнийг хүсч байна. Залуу хүн минь. Үл хөдлөхийн өнөөссөн мэдэх байлгүй. Тиймээс түрээсийг чинь ахаад нэмэндэ. Юу? Хэцүү юм а. Миний цалин нэмэгдээгүй. Түрээс хэрэг нэмэгдэж байгаа юм? Нэг их нэмээгүй. $1000 л нэмсэн. Юу? 1000 юу гинэ? Босод байрны эзэд шиг 2 дахин нэмээгүүд минь талархаарай. Гэхдээ би танд тийм их мөнгө төлж чадахгүй баха. Бурхан минь өнөөдөр эдийн засгийн байхад намайг яаж амьдргэв төлөх болж тээ. Би түрээсээ төлж дээхгүй штэ. Тэгвэл өөр тийшээ нүүж үз. Надад бол ялгаа байхгүй. Гэхдээ би хүлээж байна. Байрны эзэн. Гойшиг чимээ чинь сонсохгүй байна. $1000 ахаад $1000 гэж юу? Би $1500 цалинтай. Түрээсээс гадна хоол, хотын автобус хэрэглээний төлбөр, мөн доноо цагдаатай кино үзэж хөгжилдэг гэх мэт өөр мөнгө зарцуулах хэрэгтэй байгаа. Арай гэж хөгж байгаад ахаад $1000. Үгүй ээ, миний мэддэг тоогоор хүртэл болохгүй байна. Үгүй би баларлаа. Ингээд өнгөрлөө. Юу болов? Шоко. Хэн чамайг зодов? Манай байрны түрээс нэмэгдсэн $1000 нэмсэн гэсэн. 1000? 100 гэж хэлсэн биш үү? Үнэн яг $1000 гэж хэлсэн. Ханаас тийм мөнгө олох юм бэ? Шинэ газар руу нөөчгөж болохгүй мө? Энэ хавьд хямд газар олдж л таараа штэ. Манай байр миний нандинаж явах дуртай мартагдахгүй дурсамжаар дүүрэн. Тэнэгэл байна да. Дурсамж ширээн дээр чинь хоол тавихгүй. Тийм биз? Би үнэхээр нүүх хэрэгтэй юм шиг байна. Сайн уу эрхмээ. Нүүдэл суудлын бүх хэрэгцээ багтсан Half Baked үл хөдлөхийн газар 5 та морил танд юугаар туслах уу? Шинэ гэртээ болмоор байна. Хямдхан мөртлөө бас шарсан мах усан санта газар. Үгүй эрхмээ. Ямар их юм шаарддаг юм бэ? Нэг ил сонгож болно. Хямд эсвэл чанартай. Тийм үү? Гэхдээ хэрэгцээд чинь нийцсэн газар олж чадна гэдэгт итгэлтэй байна. Түрээслүүлнэ гэсэн хямдхан бас гоё нэг л байр байгаа. Харда за шинэ гэр чинь энэ байна. Та гоё байр гэж хэлсэн штэ. Тэр үнэн. Угаалгын өрөө унтлагын өрөөнөөс 4 м зайтай. Дасгал хийхэд тохиромжтой. Дасгал хийх сайн. Тэгэхээр энэ байр гоё газар байгаа үз. Мэдхгүй юм да. Та бид хоёр гоё гэдэг үгийг өөрөөр ойлгодог болов л та. Энэ болохгүй юм байна. Өөр байр байгаа юу? Дараагийн байр хямд бас сайн. Харин ганц дутагдал. Бас гоё гэдгийн чинь нэг хувилбар уу? Үгүй ээ. Жаахан холол байдаг юм. Хол байсан ч зүгээрээ ажилдаа өглөөрт гарахад л болно. Ноёсу. За бараг л ирж байна. Ашгүй дээ. Хэр удах вэ? Үгүй ахаад 4-5 цаг яваад л хүрнэ. 4 цагаа. Айлгуудын 4 цаг явчихсан байна штэ. Тэр байр чинь өөр хотод байдаг юм уу? Талхны Монголог хотын зах руу байдаг. Хөдөө амьдрал чамд сайн чим билүү? Намайг хот руу буцаагаад аваач. Би бичээд гарахад бэлэн биш байна. Гоё гэж бас ямар байр үзүүлэх гэж байна? Маш гоё. Дараагийн байшин чамд таалагдана гэж баттаа хэлье. Энэ байна. Хот дотор байдаг бас хямд. Хөөх, супер гоё юм а. Орж харцгаая. Хөөх, гигэн цэцгий минь гэж. Яста янзтай юм а. Урдхан уцаар яриад хий. Чи ааж юу тайван үзэж бай. Хөөх, цэвэрхэн зай талбай ихтэй. Яста гоё, яг болж байна. Сайн уу? Байшин үзэх гэж ярьсан юм уу? Тийм ээ. Чи эзэн юм уу? Яста даг байшин юм а. Дог шүү. Үзэж хардаа. Атахан сүү сонсож байна. За юу болж байна? Нэг нарийн ширийн юм хэлэхээ мартчихж. Энэ байранд нэг өчүүхэн асуудал байгаа. Асуудлаа? Супер байр нь. Сая байрны эзэнтэй танилцчихлаа. Байрны эзэн гэж байхгүй. Наад байр чинь олон жилийн өмнөөс сүнс хорогдсон. Сүнснүүд нь байрны эзэн болж жүжиглэх дуртай.
Би гэжэж гэрдэ болохгүй байна. Зөндөө олон байр байгаад эвдэрхий сүүний хайцганд нэгч байр олцсонгүй. Битгий гонигэл таасуу. Хоёулаа чамд эерэг сайхан энергитэй сайн байр олно. Хэлэхэд ч амаргаллаа. Чи гэр оронгүй болоогүй юм чинь. Бүх байр хачин сүнстэй бас хэдэн километрийн хол. Үтэж амжаагүй байгаа бас нэг газар байгаа шүү. Тийм үү? Өвөрмөц гэдэг жагсаалтанд байдаг юм зогцуулж болох байхаа. Юу ч гэсэн очиод үзэхэд гэмгүй шүү. За дотгошоо орцгоё. Таны дараа. Тийм ээ, мэдэж байна. Байршил нь яг хотын төв хэсэгт. Тэгээд л юм жижигхэн байгаа юм. Чамааг авчрах хэрэггүй байж тээ. Хоёулаа өөр тийшээ явцгаая. Энэ байна. Миний хүлээж исэн газар яг мөн байна. Бас их тухтай юм аа. Энэ нүүр аваад шүгэ авгаалаа. Би тастаа. Тэгээд зүйтэй. Бас дахиад би тэгээд унтна. Бүгдийг нэгэн зэрэг. Бусад байрнуудаас төрүүлж энийг үзүүлэхгүй дээ. Ямар үнэтэй юм? Энэ сарын $500. 500 гинэ. Хайда! Ори, яг одоо гэрээгээ байгуулъя. Их удаан хайсны хэрэг гарлаа шүү. Энэ шинэ байр яг бяцхан сүүний хайцганд зориулагдсан юм байна. Сайн уу байшин минь намайг сүү гэдэг чиний шин найз. Энд амьдран гэхээр хүлээж тисэхгүй. Өсчний газрын гүлэг. Хөөх Шоко, хоёулаа ажил дээр яг зэрэг орж ирлээ. Ихрүүд. Ямар жижигхэн ертөнц вэ? Хөөх, өглөөний минь зайцхан. Идэрэ найзаа. Чи нэрээ сайхан амьдрах юм а. Тоглож хоол идэхээс өөр юу ч ихгүй. Хэлээд яах вэ? Бид нэр ялгацаа цэвэрлүүлэн түрээс төлөхгүй үнгүй амьдран тэгээд бидэнд юу ч өгөхгүй шүү. Өөгдөг шүү дээ. Хариуд нь нөхөрдөн байдлаараа бидэнд баяр хөөр бэлгэлдэг. Бойлж үз. Хойд насандаа зайц болж төрөх юм шүү. Ээж чанамал, хүүхэд чанамал, аав чанамал. Үгүй, энийг ээж чанамал болгоно. Эсвэл аавгаах чанамал гэх үү? Үгүй, чамд гадлын ус цохиж байна. Хүүхэд чанамлаа, энэ ямар байна? Суун крем. Жинхэнэ асуулт бол та нарын аль нь өвөө чанамал вэ? Зайцхан түр хүлээж байгаач чухал юм хийж байна. Гүйцээ суу чи халагдсан. Одоо явж үз. Ноён талхаа үгүй. Суу. Үзэлгэн нэрс шоколад. Дуслаа хардаа. Гой болжээ. Та үнэхээр сууд өсч юм аа. Шилдэгэн байна гэдэг амаргүй. Зайцхан чи юунда ядарсан юм бэ? Ажил хийдгүү байж? Тэнгэр минь юу ч харагдахгүй байна. Шоко, агуулгаас хэрэгтэй юмнуудыг чинь аваад ирлээ. За баярлалаа.
Тийм ээ, цайны цаг. Өнөөдөр хэн өдрийн хоолыг хариуцж байгаа вэ? Би бүгдээрээ карри табуудаа иднэ. Оо, болох юм. Хамтдаа өдрийн хоол хийнэ. Нөгөө нэг хуучны карриг яаж гоё амт оруулах вэ? Каррины оронд карамель хийвэл бүр илүү чихэрлэг болно. Ноён тал халуун ногоон дуртай. Тиймээс энэ халуун чинжүү яах болно? Гон уйдгартай амттай. Эрзэнэн чихэр хийнэ. Мөөгүй. Хөөсөн чихрэн дээр тийм ээ? За болчлоо. Одоо буцалтлан хүлээе. Өдрийн хоол бэлэн. Оо, дайжгүй амттай болж. Чихэрлэг өнөртөж байна. Миний машнууц каррины жор, нууц нь карамель. Үгүй хэлгүй дээ. Зөөл амттай бол. Сүү бодож байснаас дайжгүй хоол хийдэг юм байна. Зайцгаа чи идэж. Би гой хоол хийдэг. Тэгж байгаа зааж өгнө. Үгүй. Чадахгүй байна. Би яагаад дансны үлдэгдлээ гаргаж чадахгүй байгаа юм бэ? Алгоохоо сэргийхээс. Шоко, энийг яагаад хийгээгүй юм? Хийхэд хэцүү болохоор та өөрөө хийгээд үзэхгүй юу? Ой, би даргачин шүү. Оо за, тийм үү? Бүх үлдэгдэл нь гарч гисэн юм уу? Буруу бодоод байсан юм байх та. Хөөх, харих цаг болчихжээ. Маргааш уулзцгаая. Баяр та. Хааста банана. Зайцгаа баяртай. Чоко, хоёулаа ахаад л зэрэг ажилдаа ирлээ. Их рүүд. Гайхалтай. Хөөх. Зайцгаа чи сайн уу? Сүү, цай тавиад тааж дэх үү? Би байхгүй бол энэ өсчний газар баларна да. Чи хацтай нохоо шүү. Өдөржин тоглохоос өөр юу ч хийхгүй. За ирэхмэ, очлоо. Шокогийн сохор болцоо. Залуухан шинэхэн нарийн бовнууд их цолхгүй юм а. Уурн савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэнд зөв шүү. Чи ямар шалтак тоож гэв өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөрлөө. Чоко, яа юунд хайцсан бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Брэдлийн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөөх, хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацаараа гинэ. Чоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Маа, явж найз залуутай танилц. Нэр нь цагирган бов. Манай хөрши хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Bilow-ны хамгийн залуухан загирал. Жилд бараг сая доллар олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсус. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Чоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ.
Хөө, сайхан л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагта доонод чамайг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийж би бай. Загэргэн. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн үү Шоко? Бид хоёртаа хамт илүү цагаар ажиллах уу? Ууран бялууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртаа хамт үлдэх. Одоо энэ чиний гэр. Энэ бүрч муухай юм. Цагирган баава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвгэн сүгдэг машинаар надтай хамт явах ямар вэ? Зүгээр л юм. Суудлын туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тугаар гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. И чамайг 5 ноттой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зохицуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан, авдгаавья. Эрхмээ. Энэ юу вэ? Тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өрөвдөлтөй. Тогийн газар яагаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Хитэж чадхаа болчихлоо шүү Өөрөө дээ. их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Энэ чин гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх сайхан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног юу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэл нөө. нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та? Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөр авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Аку. И анхудаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Аку. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайвархад өгөөч дээ. Талах минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үстэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Хүү яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талах минь ийм их уурахта цагирхан боовыг хараагүй л үстэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа Яадаг тэнэг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Гаку! Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Брэдвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хязгаарч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Брэдвейд их дуртай үстэй. Хойч байна.
Ууч минь сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Оо, цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм? Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайлаг бас чиний. Намайг талхны мухлаг хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Оо, цагирган бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Оо, шок минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт болоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг нь хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирган бав намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэн дээр би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиарх нь үсттэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайлаг, ухаалаг залуутай насан турштай амьдрал. Ашхуныг асуудал туслаа. Би зохицуулчихлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би эхлээд тэнийг цагирган бав. Одоо бас сүв. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа бэ? Брэндний уулзалт. Өглөөний мэнд. өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийн тусгай нээлт. Хатан мелууны төрсөн өдрийн урилга. Хог, бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яав ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Буу. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Би нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За, Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би эхний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аава. Та хоёрыг хүмүн гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Шицковын жүжиг байгаа юм. Би их том дур авсан. Их том дур гинэ. Кактус уу? Үгүй. Алха. Би тандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би том болох юм бэ? Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Би тэр гэж ир. Талхаа. Тэр бүлий минь гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгө
өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүү штэ. Ойлхоо болцгоо. Ноён талах ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтэй хүү чигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлтэй нэ? Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занаад талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамстангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ $3. Талхны наалт 99 ингэд бүгдийн цогдоонаа. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх усчны газар руу очих уу? Тэнд шууд талх усчны газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу ирхэмэ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчтэн гинэ. Таны үнэхээр атааргаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн, хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Үүд уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Алах энтхийн үсчин миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр дөөрийн хэрэг талхны ааваа. Чихэн содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээс нь баярлалаа нарийн бовнуудаа. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Талхаа уулзалгүй их удаджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав? Манай туслах таныг талхны муглах хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид буудлаа хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, гүнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Галт иргэний ажилчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь галт ирэг айлгуудыг илтгэсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шаасан талх юм бэ?
мөрөгжлийн нийт тазар тантай ажиллах юм аа. Талхаа! Чи намайг нэг хэллээ. Энэ олон жилийн дараа өчүүхэн өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Бүгд худлаа. Эцэг том болох юм бэ? Удалж талах миний хүү биш ээ. Ахиж хийж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцээж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Хурдан явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талах таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа юм. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамгүй. Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энийг танд Юу юм? аавч нь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн. Юу юм? Зургийн цомгоо. Тэргүй баярлалаа. Ноён талхаа гуйж байна. Зүгээр харчихвал та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аавч нь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал тэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л ач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэгээ үнсэж чадахгүй л байсан. Ромео минь чи намнаас сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй хаа. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосай. Би хөгцөрч байгүй л байгаа. Аваа. Би вэ талх. Талхаа. Аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Буцаад ирээч. Талхаа. Уучлаарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн бололтой хөөмин. Нинжа гурвал. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална. Хөөцөөсөн мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо? 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв? Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үүрлүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа? Манай үсчний газарт хүн оруулахгүйгээр ялаа үүрлүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна.
Өглөөний мэнд. Өглөөний минь. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь. Хэн нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирэх бэ? Энэ шиг энгийн нэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээвэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би хайр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын хилдэг ил. Элдний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн нударгын хаан Урт Будааны боов. Би бол Цавуудаг Будааны гэр бүлийн урсад Хорт сумны хаан Цавуудаг Будааны боов. Та нар хондог юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм. За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугаж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээрч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаанд таар. Тийм яриад байлгүй над руу дайруулсан гэдэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр орхихгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч өлөн гэдэс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд хоёр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайч тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок. Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зог. Үгүй би айгаад байна. Нэг муу сууж. Би унгаач хуудаа. Би ялчихлаа. Ноён талхаа би ялчихлаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн юм. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод Будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч Будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд Будааны боовны газарт хүн орхоо байсан.
Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал. Талх. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талх үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгүй юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талх боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талх боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талхаа. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Хэя! Дараа нь 2 хуваасан сүүтэй чигэрмэг шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай. Ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха! Яаж байгаа нэ вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа 2 талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний жигслүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоё хоомардаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талхаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм дуршихтаа үргэлж баяр тавиад юм. Талхаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёолж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм. Ямар гоё юм. Ямар хөөрхөн юм бэ? Энэ будааны боовыг хардаа. Анх удаа л юм ихтүүтэй будааны бов харчих. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье.